хувьцаат компани болцсныг мэдж байгаа сайтай. Тэгээ хувьцаат компани мэдээллүүд чинь ил тод байх хэвээр. За тэгээ дээрээс нь чинь төрийн өмчт аж ахуй нэгжээ. Нийтийн албан тушаалтан гэдэг авилгатай тэмцэх газар төрийн орлогын мэдүүлгээ явж байгаа албан тушаалтнууд ажиллаж явах хэвээр. 2024 онд хаа бас төсөв үйлчилж байгаа үе биеийн төрийн банктай холбоотой шаардлагатай мэдээллүүдийг авъя гэд төрийн банк руу хандсан. Нууц мэдээлгээд нэг ч мэдээлэл ирүүлээгүй. Тэлмэн билүү сангийн яамны бас нэг газрын дарга нь тууцын дарга хийж байгаа. Би энэ коридор тааралдаад би нэг ийм ойр зургийн мэдээллүүд авах гэсэн юм а мэдээлэл өгөөжсэн бас өгөөгүй. Нуугаад хувьцаат компани дээр нуугаад ах юм. Тэгээд төрийн өмчт аж ахуй нэгж дээр нуугаад ах юм юу? Нуугаад байгаа мэдээлэл нь бол миний хараад байгаагаар одоо зөвхөн жинхэнэ хамаарал бүхий хүмүүс байгаа учраас нуугаад байна гэж харах гэдэг. Тэрнээс би зориудаар гүтгээд доромжлох гэдэг юм бол байхгүй. Топ 5 банкны хамгийн мууд явж байгаа нь төрийн банк л байна. Арилжааны 14 банк одоо энэ